Эрхэм монголчуудын Angel Radio 88.1 урлагаан дээр сугат харуулан сонсож буй эрхэм таны энэ өдрийн амар амгаланг дахин айлтгая. 7 өнөө бүрийн даваагаас баасан гарагийн яг энэ цаг мөчөөд радиогийн 2 дугаар студиэс үдээ ачаар нэвтрүүлэг маань эрхэм сонсогч танд шууд хүрдэг. Яг Улаанбаатар хотод 12 цаг 13 минут болсон өнөөдөр 2025 оны 7 дугаар сарын 1-ний мянмар гарагийн үдээ ачаар нэвтрүүлэг миний түүхээрээ хүрэхэд бэлэн болсон байна. Студиуд хөтлөгч Од Эрдэнэ гэрлээ за найруулагчаар Мөнх цэцгийн төвшин баярнаар айлтгаж байна. За өдрийн мэнд төргий. За өдрийн мэнд гिचээ сонсогч үзэгчдээ өдрийн мэнд төргий. Баярлалаа. За өнөөдөр мегмар гараг миний түүх болон гараа үдээ ачаар нэвтрүүлэг хүрдэг тийм ээ. Үдээ ачаар группэд бичсэн сонсогчдийнхоо амьдралын бас дурсамжтай, сургамжтай түүхүүдийг уншиж үргэлдэг. За нэвтрүүлгийн хамтран аялагчаар 100 мод хотын зүрхэнд орших тав тух тансаг гэр Central Garden Business Residence за мөн хэд төлрөл таагүүнээр арт хоцорлоо гэд Tricolor хүс дарагч хамтран аялаж байна баярлаа. За ингээд түүхээ эхлүүлье. За эхнийх нь их сурвалж нь эргэл цэг имэн байна шүү. Тэгээд групп руу копидод оруулсан юм байна. Хөвч тайгад 3 хоног төөрөөд 9 минут олдсон инх цул охины гигэн түүх. Одоогоос 7 жилийн өмнө Хөвсгөл аймгийн Ихүүл суманд 6 настай инх цул охин гэрээсээ төөрч ар гэрээхэн нутаг нугийнх нь түүнийг 3 хоногийн турш хайсны эцэст тайгаас олж байсан билээ. Өнгөрсөн 7 дугаар сарын сүүлчээр Хөсгөл аймгийн Ихүүл суманд очиод байхдаа инхцүүл охинтой уулзаж тухайн үед юу болсон талаар ярилцахыг хүсгэд алимны бөөр шиг улаахан хацартай сэргэлэн цаваануудтай жаахан охин инэвхийлэн манад ирсэн хүн бүхэн л энэ талаар асуух юм. Сургуульд орсны дараа багш нар ангийнхан гээд зөндөө хүн намайг тэр тухай ярьж өгөөч гэсэн. Гэхдээ би цөөхөн хүндэл санаж байгаа юмаа ярьсан гэв. Ингээд инхцүүл охин гэрээсээ яагаад төөрсөн ойд 3 хоног хэрхэн амьдарсан талаарх яриаг хүргэе. Инхцүүл одоо 13 настай, төрөх үедээ тэрбээр 6 настай байж. Охины аав ээж хідэн хүүхдийн минь буян заяа туршиж охиноо 9 минут олсон шүү. 3 хоног алга болоход нь их айж байсан. Амьд минь долдоосой. Амьд л байж байдаг юм шүү гэдэл хайгаад байсан даа гэж ярьсан. Охин нохоогоо чонтой андууран айж гүсээр төөрчээ. Хөвсгөл аймгийн Ихүүл сумын малчин Үлзий хотынх Хурштын мод гих газар 2013 оны 8 дугаар сард намарчиж байж удам дамжсан малчин Үлзий бат сумынхаа мянгат малчтын нэг. Тэднийх 5 хүүхэдтэй юм байна. Харин ойд 3 хоног төрсэн охин инхцүүл 4 дахь хүүхэд нь. 2013 оны 8 дугаар сарын 22-нд гэрээ эзэн Үлзий бат сумын төв рүү нэг хүүхдэд дагуулад мотоциклтай явж харин 2 том хүн адууга хурааж дэлгэлэхээр яваад эзхүү ээж. Гэрээ эзэгтэй оюун гэрэл болон инхцүүл 3 настай бага хүүхдийн хамт гэрээ сахиад үлдэж. Гэтэл үнээс ах цагаар буюу цагаан гэгээ тасрах үеэр тэнгэр муухарж баруун хойноос хар үл бүрхэн бороо орж эхэлжээ. Сүүлийн хэдэн жил ороогүй азарган бороо хувангаар цутгаж байгаа юм шиг л хүчтэй асгаж аянга тачигнаж цахилгаан эн тэнд гялсхийн захиж эхэлсэн гэн. Энэ үеэр тэрүүхэн бэлчиж байсан хон ямаа хушуурч урууцаар хөтөл давсанд ээж охин хоёр араас нь явхан гарч. Охин тэр болгон ээжтэйгээ хамт яваад байдгүй ч энэ удаад цуг явжээ. Ихүүл сумын ой хөвч араатан амтнаар дүүрэн тэр тусмаа хээрийн амтан болох чон элбэг. Азарган бороо хүчтэй салхинд торох юмгүй урууцсан хон ямааныхаа араас ээж нь явж тогтоож үлдсэн хэсэг хоноо инхцүүл охин нохооныхаа хамт харж үлджээ. Цахилгаан захих гэлбаанаар тогтсон хон уруудаж нохоонууд гэлбаанд ногоорох нь чон шиг харагдсан тул охин ч ээжийнхээ явсан зүгт гүйсэн байна. Азарган бороо асгасан хэвээр л байж. Охиноо хайж нэрээр нь дуудаж гүйсээр ээж нь ч төөрөв. Тухайн өдрийнхөө 20 цаг болж байхад охины ээж оюун гэрэл хонио туусаар гэртээ ирсэн байна. Тэрбээр гэр нь ойрхон байсан учраас охиноо гэрлүүгөө орсон байх гэж бодож явж. Гэртээ ортол бага охин нь орон дээрээ унтаж инхцэл алга байж. Охиноо гэртээ ирээгүйг мэдүүд цуваа өмсөд нэмгэн цамцтай гарсан охиндоо дээл аваад гарчээ. Тэрбээр охиноо хоолоогоо сөөтөл дуудаж морио цуцтал тавьсны дараа сумын төв рүү хил өгөх хэрэгтэйгээ мэдэж утасны сүлжээр барьдаг уулан дээр гарсан боловч холбогдож чадаагүй байна. Саахалтын хүнд адууга тууж яваа адуучнд гээд замдаа таарсан бүхнээс охиноо сургалаж загсан гэн. 24 цаг 5 минутын үед сумын төвд байгаа ах トゥ нартаа онцгой байдлын газрын алба хаагчдад охин алга болсон талаар хэл дуулгаж чаджээ. Үлзий хотынх Ихүүл сумаас сумын төвөөс 40 гаруй километрт намарч иж байсан бөгөөд мэдээлэл ирсэн даруй 7 аврагч сумын төвөөс охины аавыг машиндаа суулгаад иржээ. Үлзий хотынхан айл саахалд байдаг нутгийн иргэд аврагчтай нийлэн 3 баг болоод ойр орчмын нутгаар үүр зайтал самсан байна. Гэвч охин усан тайсан чулуу шиг л алга болжээ.
Охин тухайн үед дан цамц тод ягаан өнгийн өмд Кэттэй байж. Охины ээж оюун гэрэл эрлийн багийнхан ирж өөрийг нь олох хүртэл ганцаараа хайсаар л байж. Миний охин хаана байна? Инх зулаа гэдэл хоолоогоо сөөдөл хашгирсаар хөвчийн модон дундуур зүгээ мэдэхгүй зөндөөгүүж. Тэрээр үгээр хэлхийн аргагүй хэцүү юм билээ. Яах гэж орхиж явав да гэж өөрийгөө зэмлэж ботхоос өөрийг хийж чадахгүй. Энэ модон дор орчихсон болов уу? Тэнд байж байгаа юм болов уу? Уйлж гүсээр хааны газар бахардаж унаад нохоо шувууны хоол болцохоогүй байгаа даа гэд элдвэн юм бодогдож байгаа юм. Ер нь л дэлхий хөмөрчих шиг хамаг юмаа алдчих шиг л болсон. Ингэж явахдаа өөрөө төөрчгсөн дүүтэйгээ булаацалдаж мөөн барьдаг булцгар гар нь нүдэнд харагдаад дотроос юм аваад явчих шиг л болж байсан. Охиноо л олох юм шүү. Олохгүй бол би буцахгүй гэж өөртөө хэлж модны хонгол олоод орчихсон байгаасаа гэж их залбирсан хэмээн ярив. Тэр үед 10 алхмын цаадах зүйл харагдахгүй болтлоо манан буусан байсан гэн. Бороо хувингаар асгаж байгаа юм шиг л их устай. Их зүйлийн аавч морио унаад ууланд гарсан байна. Хашгираад л давхиад байсан гэн. Сүүлдээ унаж явсан морь нисэж явхан явжээ. Хүн амтан бараг явдггүй хөвч тайган их хөвсөн дунд гутлаа арай чамаа өргөн дийлж байхад хүүтэн бороо нэрмээс хийх шиг цутгаж байсан нь хамгийн хэцүү даваа байсан тухай ярьж байв. Бүх хувцас норж, гүүх аргагүй болтол жиндээж, хүүтэрч байсан ч бид дуу гарган, охин минь бидний дууг сонсоод айчгүй гэхдээ арай аядуугаар дууцаар явсан гэж ярьлаа. Эрлийн багийнхан энэ тэндгүү буу тавьж, хашгирч, хээрийн амтан үргэж явжээ. Охиныг 9 минут олдохгүй гэж лам буунаар хэлжээ. Ийн үүр цайж өглөө болов. Гэвч тэнгэр бүрхэг хэвээр хүчтэй орж байсан бороо баг зэрэг намцсан ч зүсэрсэн хэвээрээ эрлийн багийнхан эхнээсээ үлзий батынд буцаж цуглав. Бүгдийнх нь хувцс нороод усан гүзээ олчихсон. Ууланд яваад их чадарчээ. Аймгийн төвөөс Застаргын намын газрын төлөөлөл эрэлт явах 10 гаруй хүний хамт ирсэн байна. Нутгийн иргэд сумаас ирсэн аврагчтай нийлээд 100 гаруй хүн охиныг үргэлжлүүлэн хайсан бөгөөд алга болсон газраас хаашаа 30 км самсан боловч олдсонгүй. Бут сондуул нүх модны хонгол жалга хадад уул гэдэл их хөвсөн дотроос зүү хайж байгаа юм шиг л хайж. Энэ хугацаанд хүүтэн бороо зүсэрсэн хэвээрээ л байж охины ар гэрээхэн 2 дахь өдрөөс бүр хэцүү байдалд орсон байна. Тэр тусмаа ээж нь яах гэж охиноо хаяад явуу гэж уйлан ухаан санаа нь дин дун болоод галзуурах төхөж эхэлсэн байна. Эрлийн багийнхны зарим нь мэрэгэн түргэн хүмүүст үзүүлж, зарим нь лам руу явж үлдсэн нь бөө дээр очижээ. Ихэнх үзмэрч амьд олдохгүй байна. Лус хэлгнүүлжээ. Уул усаа аргад хэмээж байсан гэн. Харин нутгийн нэгэн удган гэрээ чинь байгаа зүгээс баруунтай харагдаж байна. Дулаан газар гараараа оролдоод сууж байна. Их сэргэлэн хүүхд юм. Амийг нь бүхэлчөглөө. Тэнгэрийг эгэрч бороо намжихаар олдно гэсэн байна. Охиныг амьд хэмээн хэлсэн сэтгэл нь жаахан уужирсан ч эрлийн баг дахиад л уул руу гарчээ. Гэвч бололгүй 2 хоноо. За хамтран ярилцлага агчаа танилцуулаад үргэлжлүүлээ. За тэгээ. Улаанбаатар хотод 12 цаг 20 минут болсон нэвтрүүлгийн маань хамтран ярилцлагчаар хэд төлрөөл таагүй өнөр арт туцарлоо гэд Tricolor хүс дарагч хамтран ажиллаж байгаа. За ер нь удахгүй амралт зугаалганы үйлрэлийг эхлэх гэж байна тийм ээ. Халуунд бол бас хэцүү хөлрөдөг үеийг эхлэх гэж байна. Хэрэг танд хөлрөлттэй холбоотой дараах асуудал байгаа бол за гарын алга хөлрөх, байнга нойтон байх, суг хөлийн уул нойтон байх, хэд хөлрөх, хулмас таагүй өнөр шивэр зэрэг асуудал байгаа бол Tricolor танд туслах нэ. За ер нь бол хүнд 2 төрлийн хөлсний булчирхай байдгаа. Энгийн хөлсний булчирхай, өрмөц хөлсний булчирхай гэж 2 ангилнаа гэдэг. За энгийн булчирхай нь бол биеийн бүхий л гадаргуугаар байрлаад, за биеийн температурыг зохицуулж байх үүрэгтэй. За одоо бид нэг халуунд халуул хөлс маань гарна тийм ээ. За бид нар бол хөлс гарахаар эзэн их алддаг гэдэг. Гэхдээ бол нүхс өв онгоолооч гэж бас үздэг тийм үү. За энэ бол өнөргүй, өнгөгүй юм хэвийн хөлс ялгарч байгаа. За тэгвэл өрмөц хөлсний булчирхай хүнд 1 наснаас эхлэн үүсч бий болох бөгөөд 10-аас 13 наснда буюу одоо бэлгийн хөгжилтөд зэрэгцэн үйл ажиллагаа нэвтгчиж эхэлдэг. За биеийн тодорхой газруудаар байрлаж байгаа дааврын зохицуулалт хийж байдаг ийм маш чухал үүрэгтэй булчирхай гарын алга, суг, хөлийн уул, хөхний доогуур, за нүдний цохны эргэн тойронд бүр бэлэг өрхтний орчимч гэсэн байрладаг байгаа энэ булчирхай. За энэ булчирхаанаас арай нэг ийм өөр найрлагатай өтгөн хөлс ялгараад орчны нянтаа нэгдсэний улмаас таагүй үнэрийг бий болгоод байдаг. За жишээлбэл хүмүүс одоо нэг хулмсыг гэж ойлгодог шүү дээ. Гэтэл хулмас төрөлхийн байдгүй маа, удамшдгүй маа, за мөн халдварлдгүй маа. Өөрөөр хэлэх юм бол найзаасаа хүнээс хулмас халдварлаа гэж ярьдаг нь тухайн хүний хувцсанд наалтсан нөгөө ням бактерийн халдвар болсонтой л холбоотой байх нь шүү дээ.
Окей. За тэгэхээр триклор бүтээгдэхүүн яасан бах нь зөвхөн энэ өрмөц цүлсний булчирхаад үйлчилдэг. Булчирхаан үйл ажиллагаанд нөлөө үзүүлэхгүй зөвхөн булчирхаан гадуур бүрхүүл үүсгдэг. Энэ нь гадагш хөлс ялгарах процессыг зогсоож өгöd байгаа. Тэгэхээр та орой унтахынхаа өмнө дүрхэх газраа гарын алга суг хөлийн үл гэдэг одоо нөгөө тэр газруудаа сайтар угаагаад бүрэн хацсныхан дараа маш нэмгэн түрхэж өгнө. За дахин хэлье. Монгол хүний шуналтай зангаар зузаан олон дахин давхарлаар түрхэж болохгүй шүү. Аюултай шүү. Тэгээ өглөө босоод заавал угаагаарай. Бас учирч янцантай. Яг үнэ. За тэгээ илүү дэлгэрэнгүй мэдээлэл нь яг аль биесныхын эмч төлөөлөгч нараас 9966 99T2 гэдэг утаснаас аваарай. 9966 99T2 бүх эмийн сангуудаар борлуулагдаж байгаа. Гоо сайхны лангууд дээр бол байхгүй байх нь тийм үү. За ингээд нэвтрүүлгийн хамтран аялагчаар хэтүүлрүүл таг үнэр арт тоцорлоо гэд Tricolor хөлс дарагч хамтран ажиллаж байна. Баярлалаа. За баярлалаа. Үдээчээр нэвтрүүлэг радиогийн 20 дугаар студиэс миний түүхээр үргэлжлэн урч байна. За ирлээ зогсоохоор боллоо гэсэн. 2 дахь хоногоос эрлийн багийнхан эхнээсээ явж эхэлжээ. Тэд охиныг амьд олдно хэмээн найдвар тасраад буцаж эхэлсэн байна. Үлзий хотынхаас километр хүрэхгүй зайд их модтой уус байдаг аж. Онцгой байдлын газрын алба хаагчид болон нутгийн иргэд охиныг олдгоосоо ч өнгөрөв бололтой хэмээн эцэг эхт нь хэлхээс зүрхшэн ингэсгээд ирлээ отголох уу даа гэсэн байна. Гэвч инх цулын ар гэрийнхэн болох 30 гаруй хүн ирлээ үргэлжлүүлсээр байж. Охин алга болоод 3 хонжээ. Өглөө болж нар мандсан үед гэрийн эзэд 2-3 хоног нүдний хор гаргаагүй шахам эрлийн багийнхныг хооллож ундлахаар гэрлүүгээ эргэж хонь гарган цайлсан байна. Нэгэн бөө ээж нь уулнаас буухгүй уйлаад гүгээд ах юм. Нулимс нь охины чинь хаачгаад байна. Битгий уйл сүү цагаан эдэгээ хангаа дэлхийдээ өрг гэснийг санан тэнгэр хангаадаа цацал өргөж залбирчээ. Энэ үеэс тэнгэр цэлмэж таарсан байна. 3 өдөр тасралтгүй уйлгансан тэнгэр эн тэндээ цоорон цэлмэж эхэлжээ. Ууланд үлдсэн эрлийн багийнхан гэрлүүгээ буцах гэж байтал амгалан химээх нутгийн залуу та эд хөдөлж бид хоёр энүүхэн хаваар харчгаад араас чинь дахиад очигээд модны зах руу орчээ. Амгалан юм үзэж хардаг хэмээн нутгийнх нь алдсан мал тэргүүтээ зүйлсийг сургийг түүгээр гаргуулдаг байсан аж. Ханч яваа хүндээ амгалан ийшээл байгаа юм шиг мэдрэгдээд ах юм. Худлаа биш байгаа даа гэсээр явсан аж. Тэднийг охины нэрээр хашгиран дуудаж явтал нэгэн бүдүү модны ёроолд юм хөдлөх шиг болж. Лавшруулан харуул охины яан өмнөд цухууж байж гэн. Тэгээд мориноосоо буунд төхөж очиод инх цулаа амгалан ах нь таньж байна уу гэтэл модны хонглоос охин шурган гарч ирээд хүзүүдэд авчээ. Хүзүүнээс нь тас тэрч нилээд уйлсны дараа амгалан охиныг дээлэндээ ороод тэврээд гэрт нь хүргэжээ. Охиныг олсон газраас гэрийг нь хүртэл 10 гаруй километрийн зайтай. Ингиж 6хан настай ээжийнхээ өврөөс ч гарч үзээгүй нэлэх охин хөвч тайг дунд 3 хонсны эцэст олдов. Олсон даруйд сумын эмч түүнийг үзээд зүгээр нь юутайч халаасан шар тосоор бүх биеийг нь илж өгөөрэй гэж шар тосоор тослуулсан нэлэх хамтан ээжийнхээ өвөрт сэтгэл амар зөндөө унтсан гэн. За намайг 2 гөрөөс хамгаалсан байхаа гэднэ. За. Ой төрч 3 хонсон тухайга охин нэг харсан чинь ээж намайг бүргэдтэй орхиод явчихсан байсан. Бүргэдээс айдаг болохоор ээжийн араас гүйсэн. Тэгээд тэр үед бүргэд биш чон зогсож байх шиг санагцсан. Тэгээд л гүйсэн. Бүргэд гэдэг нөгөө нохоогоо хэлээд штэ. Тэгээд модон дундуур гүйж байхдаа их даарсан. Нэг модны доор орсон. Тэндээ бороо намтахыг хүлээж байсан чинь унтчихсан байсан. Сэрсэн чинь миний хажууд 2 гөрөөс хөвтөж байсан. Тэр хоёр намайг хамгаалсан байхаа. Бороо намтахаар гэрлүүгөө явандаа гэж бодож байсан ч ахаад л унтчихсан байсан. Сэрсэн ч бороо орсон хэврээл байсан хэмээн ярив. Түүний энэ ярихыг сонсож суусан ээж нь миний охины буян заяа туршиж гөрөөс хүртэл манаж амьд мэдүүлсэн байх. Тэнд хайж явсан бараг бүх хүн осгогоо алдаж нэрмэн шар арх шар тостой ууж дотроо халаах нь халааж явсан. Тэгэхэд миний охин огтхонч даараагүйсэн шүү дээ хэмээн ярив. Тэр үед их айсан уу? Ихэнхдээ унтсан болохоор их айгаагүй. Гэхдээ шовуу янз бүрийн чимээ гарахаар айхдаа нүхэндээ улам шигдэж байсан. Зөндөө уйлсан уу? Уйлсан. Гэхдээ аав ээж хоёрт их уйлаагүй гэж хэлсэ. Тэнд байхдаа юм ийдсэн үү? Борооны тогтоол уснаас жаахныг уусан. Бас миний нуугдж байсан модны хажууд зөндөө жимс байсан. Тэндээс жаахныг аваад модныхоо доор орсон. Хорогдож байсан мод чинь яг ямар хуу мод байсан бэ? Төсөөлж ярьж өгөөч. Их том мод. Яг бие багтгаар жаахан нүх доор нь гарсан байсан. Аав ээж тэр нүхийг модны хонгил гэдэг гэж хэлж өгсөн. Тэнд их дулаахан борооны ус модны гадуур урсаж байсан. Тэндээсээ гарч гэрээ хай гэж бодсон уу? Бороо намтахаар хайна гэж бодож байсан. Гэхдээ тэрнээс өмнө аав ээж хоёрын аль нэг нь намайг олчих байх гэж бодож байсан. Нутгийн амгалан ахыгаа очиход айсан уу? Хүн дуурах шиг болохоор нь айсандаа нүхэндээ улам шигцэн. Тэгтээ чимээ гаргасан
гаргасан байсан. Хэрвээ чимээ гаргаагүй байсан бол намайг олохгүй байсан бах. Чамайг олсны дараа чи зөндөө уйлсан гэсэн тэр үед юу бодогдож байсан бэ? Мэдхгүй байна. Чи ойд олон амьтаа харсан уу? Бас амьтдын олон янзын авиа сонссон уу? 2 гөрөөс миний байсан модны хажууд зөндөө удаан байсан. Бас туулай харсан. Гэхдээ өмнө нь туулай харж байсан л да. Одоо нохооноос айдаг хിവэрээ юу? Хിവэрээ. Гэхдээ одоо бол юу ч болсон хаашаач гүйхгүй гэж боддог. Тэрээр бүтэн 3 хоног хүүтэн бороон тогтхон ч нороогүй байсан бөгөөд модны хонгил бороо орох үеэр их дулаахан болдог байна. Хэдийгээр охин айгаагүй гэж гэрээхэндээ хэлж байсан ч нүд нь хавдаж зөндөө уйлсан байсныг нь ээж нь ярьсан юм. Аймаг сумын онцгой байдлын аврах тусгай ангийн 7 машин, нутгийн иргэд болон ах トゥ хамаатан садных нь 10 гаруй машин, 35 мотоцикл, 160 гаруй иргэний оролцоотойгоор уг ирлийн ажиллагаа өрнөсөн байдаг. Охиноо 9 минут болсон аав ээж хоёр сайхан сэтгэлд ирлийн багийнхныг 7 хоногийн дараа гэртээ урьж цайлах хийсэн гэсэн. Мөн хайртай охиныг нь олохоор хоёргүй сэтгэлээр зүтгэсэн нутгийн залуу амгаланд ч гарын бэлэг сэтгэлийн үгээ хэлж одоо ч айл сахалт явдаг байна. Инх зүйл охин өдгөө их ус сумын дунд сургуулийн 7 дугаар ангид суралцаж байна. Тэрээр ангийнхаа тэргүүний сурагчтай нэг бөгөөд гэртээ ч хамгийн хэрсүүн гэдгийг аав ээж нь бахархан ярьж байсан юм. Ээжийнхээ өврөөс ч гараагүй нэлэх охин хөвч тайгад 3 хоног төөрсөн ч 9 минут олцсон гэгээн түүх ийм ажээ. Яста нөгөө усуу хувьтай л хүүхд юм да тий. Ястаа харин тий. Би өвөл их ус суманд очиж үзчихсэн. Тэгээ бас шүн бид нэр одоо ингээл мөс тачигнаал юм гол дээгүүр яваад байгаа байхгүй юу. Тэгээ төөрцөө. Тэгээ би болохоор зэрэг за унтаараа одоо ингээд хэрвээ сэрүүн байх юм бол айгаад байгаа байхгүй юу. Нэгдүгээрт ингээ мөс тачигнаад ингээ цөмрөөд орчих юм шиг, хоёрдугаар одоо төөрцөө хаана байгаагач мэдэхгүй. Тэгэл за одоо яана гэдэг чсэн чинь нэг шар нохоо уцаж гарч ирээд тэгэл манаа нөгөө нэг жолооч за нохоо байгаа юм чи ойрхон байгаа нохоод айл ойрхон байгаа энэ нохоог л дагаад явъя гэд. Тэр айлд очсон шүү дээ. Бас амар азтай. Бас учиртай энэ нөгөө алга болсон хүүхдийн ээж нь бас ээжийнх нь нөгөө сэтгэл санаа юу мөн бас юу гэдэг ингэс хамааралтай холбоотой гэдэг ингэсэн шүү дээ тий. Бас нөгөө уйлаад сүүм өргөөг бол нөгөө охин чинь хөдөлгөтөө чимээ мэмээ гаргаагүй бол яан тий. Тийм шүү дээ. Тэгээ одоо энэ хөвсгөлийнхэн чинь нөгөө дарахад бөөгөөр алдартай нөгөө бусад үзмэрч лам олдгоос өнгөрсөн гэхэд тэр нэг бүү айхтар хэлсэн байгаа тий. Бас айхтар. За хоёулаа нэг дэмжээ ажиллагч ярьчаад өргөжлүүлээ тийм ээ. Улаанбаатар хотод 12 цаг 30 минут болсон нэвтрүүлгийн маань дэмжээ ажиллагчаар Mobicom дэмжээ ажиллаж байна. За Mobicom-ын дараа төлбөрт шинэ багцууд вүүтэй болсон. За илүү хурдан, илүү зугаатай яриа, дата, видео стриминг гээд хэрэглээхтэй нэг дур багтаасан дараа төлбөрт шинэ багцуудыг Mobicom санал болгож байгаа. Хамгийн хурдан 5G сүлжээнд ашиглах илүү их дата, вүү контент, премиум багцыг багтаасан дараа төлбөрт багцуудаас амьдралын хэм маягтаа нийцүүлэн сонгоод илүү хурдтай дата ашиглаж дуртай нэвтрүүлэг киногоо вүүгээс нэмэлт төлбөргүй үзээрэй. Та шинэ багц руу шилжихийг хүсвэл Mobicom application 2222 лавлах хутас эсвэл өөрт ойрхон үйлдвэрлэлийн салбар тандаарай. Мөн дэлгэрэнгүй мэдээллийг Mobicom цэгийн сайтаас нь авах боломжтой. Ингээд нэвтрүүлгийн дэмжээ ажиллагч Mobicom баярлалаа. За баярлалаа. Өдөөчр нэвтрүүлэг та бүхэнд миний түүх болонгараа хүрч байна. За ингээд дараагийнхаа түүхийг уншъя. Дүүрэн цэг лайф сайтаас магнит цэнхэр дэлхий түүнийхээ гэж төрийн хошоо шагналт ардын жүжигчин хөгжмийн зохиолч Жансан Норвын дурсамж. Би их олон хүний тухай дурсамж бичих юмсан гэж бодох. Ажил, амьдрал, нас хэмнэлээ зөв зохицуулж чадахгүйгээс болоод бодсон санснаа тэр бүр бүтээж гэж чадахгүй бүдцээ яваад цаг хугацаа урсчих юм. Аливаа юмс цаг хугацаатай гэдгийг хар багаа сонссоор өдөө хүрсэнч гагцхүү түүний л нударган доор илэгцээр идлэгцээр он удаан жилийн их анд гэж хэлэхгүйч баг залуугаасаа танилцж насан өд болохын өмнөхөн хүсэж байсан бүтээлийн хамтран хийлцэж байсан зохиолч Маамгойн тухайд дурсах ёстой хүний нэг би юм уу. Маамгой миний хувьд үлгэрлэж дуурайж явсан хүний нэг байсан гэж дандаа бодох. Одоо тэртээ болж дээ. 1967 онд Улаанбаатар хотод анх ирж багшийн сургуулийн хөгжмийн ангид элсэн суралцах тэр азтай жил Маамгойтой нэг хашаанд амьдрах болсон юм. Манай нутгийн дулмаа гэж авгаа гадаад ямд цэвэрлэгчин ажилтай. Түүний нөхөр Шижээ сайд нарын 10 дугаар дэлгүргэгчэд махны тасгийн худалдагч. Тэднийд аав минь намайг суулгасан хэрэгэлтэй. Тэр үеийн гадаад яамны тоглог сууцгүй ажилтнуудын хашаа Сэлбийн гүүрийн урд оюутнуудын байрны зүүн урд 21-р сургуулийн чанх ард байх. Тэр хашаанд Шижээ гуайн зүүн хойд талд Москвагийн олон улсын харилцааны дээд сургууль дүүргээд гадаад яамд дипломат ажилтан болсон Маамгойн гэр байх.
Хөдөөгийн Бөглүүс сумын сургууль төгсөөд хотод ирсэн бакалан гуталтай хилэн шарваар цэнхэр дайланбан тэрлэгтэй 18 настай миний хувьд хар костюм, цагаан цамц, улаан хүрэн зангиа гялалтсан хар шахаатай 32 настай дипломатч Маамга Тэнгэрийн хүн. Гэхдээ айл хүний аймнаг, саахалт хүний санаа нэг гэдэгтэй. Тэр намар Маамга шалаа тавьж гэрээ барихад би тусалж ёстой л мэрэгжилтэн болохоо харууллаа. Тэр үеийн яамныхан намрын ажилд бүгд явцгаадаг журамтай болохоор төр хурхийн тийш гадаад яамныхан өвс хадах, бухалдах ажиллаар явж миний би дулмаагван оронд тэдэнтэй хэд хоног яваад сургуульд байхдаа намар болгон өвс хадланд явж байсныг хэрэг юу илээ. Бас л мэрэгжилтэн болохоо харууллаа. Ингээд Маамга надад их сайн болсон. Тэгээд зохиолчгүй юм болохоор миний баян хуур дарахыг ихэд сонирхно. Би ч тэр үеийн тийм ч муу баян хуурч байгаагүй. Манжуурын толгод хайрын дуу гэд вальсууд, Моцартын рондо хүртэл муугүй дарчихна. Ингэж 2 жил тэр эрхмийг харж костюм өмсөж сурч гутлаа гялалцтал тосолж цэмцгэр байхын амьд үлгэр авсан юмдаг. Жорлонд бие засаад тэндээ тэлээгээ чангалж гарч илгээх сурсан. Энэ бүхэн бага юм биш, их том юм. 1969 онд шижиг анх 100 айл руу нүүсэн. Маамга анх хаажсныг мэдэхгүй. Алжир малжирт явсан гэдэг билүү дээ. 1973 онд таарлаж надад аав нутгийн тухай нэг том шүлэг өгсөн. Кевин хөгжмийг сургуульд байхдаа тэр шүлгээс романс бичих гээд өөдтэй юм болоогүй. Надад тэр үедээ томцсных л доо мэдээч. Би нэг юм оюутан шүү дээ. Маамга тэгэхэд газар шороо гэх мэт агуу зүйлсэд хөөрөвж авсан үе үз. 80-ад онд түүнтэй юр таараагүй. 1990 онд Бужигнаантай тэр үед тэрбээр зохиолчдын хорооны дарга боллоо. Би хөгжмийн зохиолчдын хорооны даргын сонгуульд ажиллаа, бэлэг жаргалд өгсөн юм. Энэ үеэс л ойрцсондоо бид дахиад тэр баг хурлын гишүүн болсон. Би баг хурлын хууль зүйн байнгын хороонд үндсэн хуулийн төрийн дуулал сүлд бэлэг тэмдгийн чиглэлээр ажлын хэсэгт орж ажилласан юм. Бидний Мөнх Тэнгэрийн хүчиндор киноны зохиолчор орж ажилласан тэр их хэмиг зохиолч, дипломатч гэдгийг бүгд мэдх юм чинь. Харин би Маамгайг улс төрийн философч гэдгээр нь илүү харж биширч явж тайм. Түүний Монголын тусгаар тогтнолог газар шорооны бүрэн бүтэн байдал, соёлын уламжлал, нүүдэлчнээ ахуй амьдралын хувь заяаны талаар ярьж бичиж санаа сэтэл гаргаж байсан нь бүтэн үеийнхэнд хэрэг болоод үеийн үед улбаалan үлдэнэлтэй. Түүний гүн философч сэтгэлгээний нэг илрэл нь Мөнх Тэнгэрийн хүчиндор киноны зохиол. Зарим хүмүүс энэ киног үзээд дэндүү дүнсгэр Чингис хаан дэндүү зөөлөн Чингис болжээ гэдэг. Аргагүй шүү дээ. Зохиол нь Чингис хаан гадаад төрхийг үзүүлэхтэй биш. Сэтгэлийн шуурганд дотоод үзэл санааны тулгуурт нэвтэрхийг хичээсэн юм чинь. Маамга том соён гэгэрүүлэгч хүний хувьд бидний хідэн хөгжмийн зохиолчдыг хэвлэлээр тэнгэр тултал магтдаг нэгэн байсан нь бидэнд ч манай хөгжмөд ч хэрэг болсон. Би тэгэхэд түүний том үгийг дааж явахыг хичээдэг гисэн. Хөөрхийн минь би энэ муу ахта магнит цэнхэр дэлхий шүлгээ гараар бичиж надад явуулж дуу хийхийг хийгээд долгороор дуулуулахыг хүссэн. Чадах чинээгээрээ оролдож дуу хийгээд өөрөө хөгжимдөж аялан магнитофоны хальсанд бичээд гэрт нь хөргүүлж сонсоход түүнийхээ магнаг нэгж болоудаа тэнэлгсэндээ бас сэтгэл уяг явдаг юм. Тэр минь өөд болсон ч Дунгаамаа гэж нэг сайн хүүхэн Маамгатай ойр дотн явсан бидэнд юу байдгаа зориулж хайр халамж гаргаж явдаг нь сайхан ханаа гүйцэн хайрлаж яваагийнх нь илрэл байх. Сайн хан үлдээгч бас сайхан юм аа. Маамга магнит цэнхэр дэлхий минийхээ гэж сүүлчийн удаа том хашгирахдаа Монгол хүмүүрт заяасан их орон их дэлхийгээ дээдлэн биширхийн захиасаа хэлсэн юм. Тийм ээ. Магнит цэнхэр дэлхий түүнийх. Тэр бидэнд сайн загс юм шүү. За дараагийнх нь мөнгөн гац гэдэг сонсогчийн түүх байна. Энэ хорвоод хүн болж мэдлээгүйч ээжийнхээ сэтгэлд үргэлж хайрлагдах бяцхан хүмүн чамдаа. Америкт ирснээс хойш бидний амьдрал тимч дардан байсангүй. Цаг минут бүрийг ажил хөдөлмөрт зориулж, эх орон элгэн саднаа санан гансарч, үл ойлголцол бухимдал цөхрөл дүүрэн олон даваа нухчааг даван давсаар тэр нэгэн сайхан өдрийн өглөө анх чамаагаа олсноо мэдэж билээ. Хичнээн олон жид ээж нь дахин хүүхдтэй болох гэж хичээж байсан гэж санана. Эцэст нь 11 жилийн дараа чамаагаа олж чадсан нь үнэхээр гайхамшиг байлаа. Тэр өдрөөс хойш ээж нь нисэдл байгаа юм шиг аав анаа нарын гар дээр бөмбөрч гэрмийн гэрэл гэгээ дүүрэн болж ганцхан чиний л тухай яриа өрнөдөг байлаа. Тэр их аз жаргалын араас дэндүү том гарц бидэнд тохиож өвөө нь бурхан болсон мэдээ тэнгэр нурах мэт ирсэн.
Хин чин аимшигт мэдээг надад зүрхэлж хэлж чадаагүй болохоор аав нь нулимс дүүрнүүдээрээ юу ч мэдэлгүй нэмсгэлэн суусан над руу харж аав өөд болчихсон гэж хэлсэн юм. Би давхар бага сартай хордлого ихтэй байсан болохоор энэ мэдээ надад дэндүү гэхэд дэндүү хүнд тусч байлаа. Бүтэн 5 жил уулзаагүй байж байгаад үүр далтчихна гэж даанч саналгүй явсан болохоор хорвоо дэлхий надад хатуу гэдгээ дахин сануулсан юм. 7 жилийн өмнө би ээжигээ хүнд өвчнөд дийлдэн алдахдаа үүнээс арай өөр гай зовлон надад дахиж тохиолдохгүй байгаасай гэж хүсч байсан ч хорвоогийн жамаас зүхтаж даанч чадсангүй дээ. Ингээд би гэдэг хүн хүний нутагт бүтэн өнчирч хань 2 охиноос минь өөр хүнгүү үлдсэн юм. Гэхдээ би хевлийдээ байгаа бяцхан үрээ бодон шүд зуусаар тэдгээр хүнд өдрүүдийг давж гарч чадсан. Зовлон жаргалаа хамтдаа туулна гэдэг үгний утгыг би тэр үед л бүрэн ойлгож авсан юм. Аав чинь бүхий л цаг үед миний бас чиний эгч нарынхан төлөө байж хайрлаж халамжилж чадсан болохоор ээж нь өдий зэрэгтэй босч чадсан байх. Гэхдээ миний дотор чимэнд байсан болохоор ээж нь илүү хүчтэй байж чадсан. 6 сарын 25. Энэ өдөр миний төрсөн өдөр. Бас олон хоногийн өмнөөс төлөвлөж догдолж хүлээсэн хүүс мэдэх үжлэг болох өдөр. Гэхдээ дэндүү хүлээсэн баярлаж догдолж хоног тоолж байсан энэ өдрөө би эмнэлгийн орон дээр хөвлийд минь бүрэлдээд 6 сарч болоогүй бяцхан үр чамаагаа гаргахаар хэвтэж байна. Хэдхэн өдрийн өмнө чинийхээ зүрхний цохилтыг сонсоод чамтайгаа ярилцаж эгч нар нь дүүгээ төрхийг хүлээж адаад аав нь үргэлж үнсэж ээжийнх нь гидсдээ ярьж чамаагаа төрхөөр авах зүйлсээ онлайн шопоос хамт харж суусан юмсан. Ямар хүүхэд гарах бол хүү юу охин уу гэж орой болгон унтахтаа ярилцаж дэндүү аз жаргалтай байсан. Чи бол хахир хүүтэн өвөл дуусч хаврын дулаан цаг ирж цэцэг дэлгэрч байхад ээж аав эгч нартаа дэндүү их баяр баясгал бэлгэлэн ирсэн сахиусан тэнгэр. Эмчийн амьгүй болсон байна гэж хэлсэн тэр үг одоо ч чихэнд минь хангансаар л худлаа байгаасай, алдсан байгаасай гэж хүсэж байна. Гэхдээ амьдрал дахиад л намайг шийтгэх гэсэн бололтой. Хичнээн их хүсч хүлээж хайрлаж төрх өдрийг нь хоног тоолж байсан минь мэдэж байсан. Ойрын хүмүүс минь ч шоконд орж надтай хамт шаналан суuna. Хэдэн өдөр уйлж шаналж суусаар нүд минь бүрэлзэж бичгэд хэцүү байгаач ямар нэг байдлаар энэ бүх уу гашуугаа дэлгэж бас чамаагаа хичнээн их хайрладгаа хорвоо дэлхийгээр нэг зарламаар санагдаад энд бичлээ. Энэ бүхэн болж дууссаны дараа би өнөөдөр задлахаар хүлээж байсан хүүс битсэн эмчийн загтлыг задлахад танд баяр хүргэе. Энэ бол хүү гэж битсэн байлаа. Баг эгч чинь үргэлж baby brother гэж нэгдэг байсан болохоор л дүүтэй болохоо мэдэхтэй бас дүүгээ алдснаа мэдэхтэй маш их хуйлсан. Төрхөөс өөрцгөө өвдөлт мэдэрч байгаач чиний минь зүрх цохилгоо нэгэнт болсон ч ээж нь чамтайгаа ярьсаар л аав нь миний гидсэн дээр үнсээр л байна. Яагад гэвэл чамаагаа дахиад бидэндээ эргээд ирнэ гэж итгэж байгаа болохоор чамаагаа хамгаалж чадаагүйд уучлаарай ээжээгээ. Ээж нь илүү эрүүл болоод дахиад хүүгээ өвтгөхгүй эрүүл сарвал өсгөх боломжтой болоод хүлээж байв. Хорвоод хүн болж чадаагүй хонгор үр минь хүү минь гэсэн байна. За Улаанбаатар хотод 12 цаг 40 минут болсон. Нэвтрүүлгийн маань хамтран ажиллагчаар 100 мод хотын зүрхэнд орших 5 дух тансаг гэр Central Garden Business Residence хамтран ажиллаж байна. За Central Garden Business Residence бол бүрэн цутгамал хийцлэлтэй. За энэ бол бат бөх аюулгүй чанар стандартын баталгаа авалдаг. За металл шил хосолсон орчин үеийн гадна фасадтай загварлаг орчин үеийн шийдлүүд орон сууцны тансаг арга байдалд бол мэдээж нөлөөтэй. За хамгийн гол нь цэс голтой цэвэр усны үеийн хоолойтой юм билээ. Энэ бол бас нэлээд чухал үзүүлэлт шүү дээ. Одоо Европын зарим улсууд бол бүр стандарт байдаг юм гэсэн. Заавал ундны усыг бол цэс голтой юм хоолоогоор урсгаж явах одоо дамжуулж явах ёстой гэдэг. За нарны эрчим хүчээр нийтийн эзэмшлийн хэрэгцээг хангах юм ухаалаг шийдэлтэй. 3 давхар герман стандартын цонх, дулаан алдагдaltaгүй, гаднаас хаарал, дотор цагаан сайн чанарын юм цонхтой байна. Улсын сургууль цэцэрлэг дэрэгдээ хүмүүн зохицолбор гэдэг бас сургууль дэрэгдэн байт юм байна.
За, өрөөний сонголтууд нь ийм сонголтууд байна. Мгм. За, нэг өрөө нь 29 зуны 42 м квадрат, хоёр өрөө нь 41 зуны 39 м квадрат, за мөн 48 зуны 99 м квадрат байгаа. Гурван өрөөний хувьд 59 зуны 70, 78 зуны 13 м квадратууд байна. За, бас 5 өрөө байгаа. За. 135 зуны 18 м квадрат, 145 зуны 72 м квадрат. За, ашиглалтанд орох хугацаа нь бол А блок нь бол 2026 оны 2 дугаар улиралд ашиглалтанд орно. Тэгэхээр сонголт бол таны гарт байна, тийм үү? Мгм. За тэгэхээр Төв аймгийн Зумот хотын А бусад байрлах Central Garden бизнес төсөл нь цэнгэг агаар тав тухтай амьдралын орчин бүрдүүлэхийн зэрэгцээ орчин үеийн архитектурын шийдлүүдийг шингээсэн тоглог таатай орчныг танд санал болгож байгаа. Тэгээд орлогоо нотлох шаардлага байхгүй, урьдчилгаа 30-аас 70% өөрийнхөө боломжоор тийм үү. За тэгээд компани хүүгэл хувь лизинг хамрагдах боломжтой. За мөн малтад зориулсан лизингтэй таатай нөхцөл болон бүх банкны ипотекийн зээл болон ногоон зээлээр байртай болох боломж таныг хүлээж байна. За ингээд илүү дэлгэрэнгүй мэдээллийн 76 76 70 70 95 62 70 гэдэг утсуудаар аваарай. Ингээд нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар 100 мот хотын зүрхэнд орших 5 тух тансаг гэр Central Garden Business Residence хамтран ажиллаж байна. Баярлалаа. За баярлалаа. За миний түүх болон хурж байна. Дараагийн түүхээ уншиж танилцуулъя. За нэрээ нууцлсан сонсогч. Хүн нас ахихын хэрээр ухаан суун гэдэг нь энэ юм болоо да. Сэтгэл зөөлрөн гэдэг нь ч энэ юм болоо. Би уг нь дөнгөж 30 ярх гарч яваа залуу. Би ухаан орох үеэ бодоход л аав ээжийн хэрүүл тэмцлэл бодогддог байсан. Бүр нэг багын явдал маань ерөөсөө санаанаас гардаггүй, мөч бүхн нь айгүй тоо санагддаг. Би 4-5 настай л байсан байх гэж боддгийн. Нэг орой аав ээж хоёр жижиг өрөөнд муудалцаад уйлал даадал юм хум авч идэлцээд л байна. Ээж маань эр хүнд дээрлхүүлээд сууж чаддаггүй ассан бар шиг хүн байсан болохоор ч энэ тэнцвэнхэн л муудалцаад байгаа л та. Тэгсэн аав намайг шүүрээд л нойлын өрөөнд орж хаалгаа түгжээд хувцлаад унлаа. Ээж хаалгаж чангаар балбаал. Аав харин одоо хоёулаа гараад гүүн шүү гэж хэлэхдээ зэрэгцэн хаалгаа онгоолгоод намайг аваад зүгтаасан. Намайг тэрч зогтох үедээ халамцуу аав минь хоёулаа эмээ өвөө дээр очноо л гэж байна. Тэр үед хүмүүс эд унтчихсан шөнийн 1-2 цаг л болж байсан байх. Тухайн үед шөнө явдаг унаа гэж байхгүй ш. Намайг тэрврээд сэлб голыг хөндлөн гарч хаа хоол байсан гачууртад байдаг эмээ өвөө гэх рүү явна гэж байсан хэргэлдэ. Сэлб гол одооных шиг ийм татранг байгаагүй. Гол нь эргээд давж уйралдаг том гол байсан юм. Аав маань намайг тэрврээд сэлб голыг гатлах явцдаа хөл алдаж унаад намайг гол талтчихсан. Би голын ус залхиад усан дуурсаж байсан тэр мөчийг маш тод сандаг. Тэгээд л ухаан алдсан байх. За. Нэг сэрсэн чинь ээж намайг тэрвэрсэн цагтаа ирж гисэн байсан. Гэх мэтчлэн аав ээж хоёрын архинаас хамааралтай үйлдэлүүд дандаа намайг зовоосон, уурлуулсан, гомдоодаг байсан. Яг тэр нэг хараалтай юм шиг ашаа байшинг зарснаас болж манай амьдрал яах ихийн зургуул уралчихсан юм. Тухайн үед хашаа байшин маань газарт ороод анх авсан үнээсээ хэд дахин нугалж зарах боломж олдсон юм. Тэр үед л аав ээж маань тэр байшинг зарлгүй үлдсэн бол манай гэр бүл элэг бүтэн аз жаргалтай. Би дээрээс нь том болоод ухаантай шийдвэр гаргахад нэмэртэй. Бас хэдэн жилийн дараа тэр газар нь дахиад ч 20 дахин үнэтэй зарж болохоор байсан юм шиг санагддаг. Байшингаа зарлаа, мөнгөтэй боллоо. Манайхаас хүн тасархаа байлаа. Аав ээж минь нийтэн байр түрээслэлээ. Өмнө нь хэрүүл тэмцэлтэй байсан хэдий ч энэ үеэс л эцэс төгсгөлгүй архичин болох зам руу орсон юм. Тэр үед би 11 настай байлаа. Жохон дүүг маань гэрт цуг үлдээгээд хэд хоногор алга болчих. Би нэг удаа шөнө 11 өнгөрч байхад аав ээж хоёр цалин буудаг өдрөө ирэхгүй байхаар нь 2 настай дүүгээ тэрврээд өөлаад л ажил руу очсон чинь манаач нь гарч ирээд цалин буугаад бүх хүмүүс эрт тараад явцгаасаа гэсэн хариу сонссон. Энэ үед л аав ээжтэй голоод цоригтол гомдож үлээ. Ингэж явсаар аав ээж хоёрын мөнгөч дуусч нийтийн байрнаасаа хөөгдлөө. Мөнгөчгүй, байрчгүй. Гэр бүлийн 4 гишүүн дөрвөлээ өөр газар амьдрах боллоо. 10 жилээ төгсдлөө эмээгэндээ амьдэрсэн. Тэднийг ч бас 5 тухтай сайхан газар байгаагүй. Ээжийн дүүнерт дээрлхүүлж, гадуурхагдаж их ганцаарддаг байсан. Нэг удаа бас би гадны хүн юм байна гэж бодсон. Тэр нь болохоор эмээгийн цалин бууж хүн бүрт сойзны гадуур хийдэг наалттай хамгаалт авсан. Тэр чинь тухайн үедээ ховор чамин зүйл байгаа юм чинь. Тэгсэн эмээ маань ганцхан надад аваагүй. Өөртөө болон хүүхдүүдтэй авсан байсан нь намайг үйлдэл гомдоож үлээ. 10-11 дугаар ангид байхад ээж маань цуг амьдрах болсон. Яг л гудамжны архичин болсон байсан. Үргэлж гудамжинд согтуу таарлан тасраад унтсан байна. Гэрлүүгээ өргөж оруулах бүртээ би цөхөртлөө үйлдэг байж үлээ. Яагаад заавал ийм аав ээж надад заяасан юм болоо? Ингэж амьдрахаар өвгцэн дээр байх гэж би дандаа боддог байлаа.
Тэр дундаа эмэгтэй хүн ээж хүнийг тийм байдалтай харах үнэхээр хэцүү. Би их дураараа хүүхэд болж өссөн байлаа. 11 жилээ төгсөөгүй байхдаа л хүссэн газараа хондог, аав ээжигээ үсэртэл загнадаг, нийлдэг тийм аригчдыг нь бол хил амаараа сайн доромжлно. Тэр үеэс л би ах зах гэж мэдхэ байж хүсвэл ямар ч насны хүнтэй үеийн юм шиг харьцаж муудалцж чаддаг тийм хэрсүү болж өссөн байлаа. Гэхдээ хичээл номондоо сайн хэвээрээ зүгээр байхад юу гэж хүн бүрлөө хулиган зан гаргаад байх вэ? Хүмүүст бол хүмүүжилтэй сайн хөвөл харагддаг байсан. Оюутан боллоо. Аав ээжтэй харьцаа болоод найзындаа амьдрна гэд дураараа яваад өгсөн. Нөгөө хоёр архиа усаар л утас байнга дуурч аав чинь энд тасарчлаа, ээж чинь энд архи ууж байгаа зүрхэн дилслээ гэсэн дуудлага тасрахгүй. Би аав ээж хоёрыгоо үхээсэ гэж мөн ч олон удаа гуйж байсан нүгэлтэй хүүдээ. Энэ мэдчлэн миний 10 наснаас хойших бүхэл амьдрал минь архи уудаг байсан. Одоо ч уусаар байгаа хүүхэд насны минь дурсамжийг хар бараан зүйлс ихтэй байлгасан, дандаа үзен яддаг байсан аав ээжийг нэг л өдөр уучлсан. Маш сонин тэгтлээ үзен яддаг байсан хэрнээ энэ бол өвчин юм байна гэж ойлгосон уу. Том болоод архичин хүмүүсийн сэтгэл зүйн талаар олон мэдээлэл уншаад тэрв тэд нартай нэг игнэнд очиж үзэх сэтгэх гэж үзсэн үү. Нэг л өдөр тэр хоёртой уурлахаа байгаад ууж байгааг нь сонсоод дотроос уур нулимс хоёр цухалдаг байсан бол болоод хөөхөдөө тухайн үед одооных шиг сэтгэл зүйн янз янзын зөвлөгөө, подкаст, сэтгэл зүйч нар байсан биш. Амьдралд нэг л зүйл болохгүй санагдаад түүнийгээ буруу аргаар тайлж явсаар ийм зам руу орсон байх таа л гэж боддог болсон. Би аав ээж хоёрыгоо нэг ч удаа ийм юмнаас чинь болж би ууралж байна. Эсвэл намааг ингэсэн дуучлаарай гэж ярилцаж байхын сонсоогүй. Ээж үргэлж ууртай, аавыг дандаа загнадаг, аав дандаа өөрийгөө дөвөл гэж өмөөрөх дуртай тийм байсан санагдана. Ингээд бодохоор тэр үеийн хүмүүс юун хосын харилцааны талаар уншиж судлах, хар аргаар л мэдрэмжээрээ шууд харьцдаг байсан байх. Яг л гарын 5 хурууны шагдрын дүрийг тухайн үед муу мэтэр хүлээн авдаг байсан ч одоо үед эхнэрийнх нь бас буруу байсан юм байна гэдгийг ухаарч ярьдаг болсон шиг тухайн үеийн хүмүүс бусдыг ойлгох, бас өөрийгөө ойлгох чадвар муу байсан юм шиг. Тухайн үеч гэлтгүй одоо ч ийм харилцаатай олон гэр бүл байгаа бах. Энэхүү түүгээрээ би өөрийнхөө туулсан амьдралыг бага чулуу нэгтгэн дүгнэж ухаарах зорилгоор нөгөө талаас хосуудын хортой харилцааг засаж чадхаарг бол дуусгаж сураагүй улмаас өөрсдөө ч насаараа зовж амьдраад үр хүүхдийнхээ цайлган цагаан насыг баллаад хохирол нь үр дагавар нь их байдаг юм шүү гэдгийг хэлхийг хүссэн юм аа гэж. Яа тэгэд за гэрт нэг арх уудаг хүн байхад л амар хэцүү байдаг штэ тэг. Аав ээж ер нь хоёул болохоор бүр хэцүү юм тий. Тэгэхээр ч одоо тэр юун хүүхдийн хүмүүжил одоо бага насны дурсамж биш үү тий. Яа. За нүрээд 2025 оны 7 дугаар сарын 1-ний мягмар гарагийн үдээ ачаар нэвтрүүлэг радиогийн 20 дугаар студиэс миний түүхээрээ шууд хүрээд өндөрлөж байна. Нэвтрүүлгийн хамтраалагчаар 100 мототын зүрхэнд орших 5 тух тансаг гэр Central Garden Business Residence за мөн хэд төлрөл таагуунаар арт тоцорлоо Tricolor хүс дарагч хамтран ажиллаа баярлаа. За баярлаа. За баярлаа. Дэлхийн монголчуудын Angel Radio 88.3